Гар урлалын бүтээгдэхүүнүүд бол маш гайхалтай хайр шингэсэн бүтээлүүд. Тийм ч учраас дахин давтагдшгүй загвар дизайнтай зөвхөн гараар урласан өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой хэрнээ зөвхөн өөртөө зориулагдсан бүтээгдэхүүнийг хүсэж байгаа бол Lowbox BB-ийн хамт олонтой холбогдоорой. Эдний хамт олонны зүгээс танд түлхүүрийн оосоор ширээний гэрэл, жижиг цэцгэс болон гоёлын идэллүүдийг санал болгож чадна. Мөн энэ дээр гарч байгаа маш олон хамтын ажиллагааны саналыг та бүхэнд санал болгох боломжтой юм байна. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Хэрвээ та орчин үеийн шийдэлтэй дахин давтагдшгүй гар урлалын бүтээлүүдийг сонирхож байгаагаас гадна интерьер дизайны жижиг гоёл чимэглэлүүд хайж байгаа бол Lowbox BB-гийн Instagram хуудас руу нэг удаа зочлоод үзээрэй. Хүн бүрийн хүүхэд нас гэр бүлийн хайраар дүүрэн ад жаргалтай өнгөрдөггүй. Зарим хүмүүсийн хүүхэд нас хүчирхийлэл сэтгэл санааны дарамттай өнгөрч энэ бүхэн тэр хүний хувьд хар бараан дурсамж нь болон үлддэг. Ихэнх хүмүүс нь энэ хар дурсамжаа мартахыг хүсч тархиныхаа хаа нэгтээ булж орхидог бол цөөн хэсэг нь хэрвээ надад энэ зүйл тохиолдоогүй бол миний хүүхэд нас ямар байх байсан болоо хэмээх харуулслаар дүүрэн амьдарч хүчирхийлэл үлдэгчийг зөвхөж амьдрах нь бий. Энэ удаад хүүхдээ өсөх наснд нь сэтгэл зүйн хүчирхийлэлд оруулсан ээж охиныхоо гарт амиа алдсан хэргийн талаар ярих болно. Индонез улс баруун Ява арал Зика Дондон тосгон 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн өглөө нэгэн залуу айснаасаа болоод досгоны бүхий л ард иргэдэд сонсогдохуйц байдлаар маш чангаар орилж эхэлж гин. Гайхсан хүмүүс тэр дороол залуугийн зогсож байгаа газарт цугларч эхэлсэн бөгөөд түүнийг хүний шатаасан яс хараад айсан болохыг ойлгоцгоосон. Зика Дондон тосгон нь маш жижигхэн бас бүх хүн нь бие биенээ мэддэг газар учраас хүн амны хэрэг гарна гэдэг зүйл бараг л тэгтээ тэнцүү ойлголт. Ийм зүйл тохиолдсон нь хүн бүрийн гайхширлыг барж байтал төгсгөл нь юм биш байлаа. Тухайн ясыг олсон газраас холгүйхэн нэгэн голын эргээс шатаасан яс ахиад л гараад ирсэн. Хамгийн гол нь энэ яс нь хүүхдийн яс байлаа. Нэг жижигхэн тосгон хоёр хүний шатаасан яс. Маш аимшигтай зүйлийг олж харсан тосгоны иргэд шуудхан л цагдаа дуудаж дуудлагын дагуу орон нутгийн цагдаагийн албаа хаагчид ирж хэргийн газрын үзлэгийг хийсэн бөгөөд гэрч нарыг буцаж явахгүй байхыг хүсч тэднээс яг л нэг зүйлийг асуусан нь танай тосгоноос ойрын үед алга болсон хэн нэгэн байгаа болов хэмээх асуулт байлаа. Оршин суугчид асуултыг сонсмогцоо бүгд л бие биенлүүгөө харцгааж алга болсон хүн байхгүй байхаа тэ хэмээх хоорондоо шивнэлдэж байтал тосгоны нэгэн эмэгтэй гараа өргөн манай хөрш Лилис ихч ойрын 14 хоногтой огт харагдаагүй хэмээн хэлж өгсөн. Алга болсон байж болзошгүй Лилис нь 53 настай, олон нийтийн итгэх өндөртэй, тосгоныхоо хүмүүстэй харилцаа сайтай нэгэн боловч 2025 оны 4-р сарын 21-ний өдрөөс хойш хэн ч түүнийг олж хараагүй. Энэ мэдээллийг сонссон цагдаанаар Лилисийн гэрт очтол гэрийнх нь хаалга түгжээтэй байгаад зогсохгүй дотор нь хинч байхгүй байгаа мэт харагдаж байсан тул шуудхан л гэрт нь нэвтрэх сонголтыг хийж хаалгыг нэвдлэн ортол хамар цоргон муухай өнөр үнэртэж байлаа. Ингээд ч болсонгүй. Гэр дотор Лилисийн нөхөр болон охин хоёр байж байсан хэрнээ хаалгаа онгойлгоогүй болж таарсан. Цагдаанаар гэрт нь гинэт нэвтэрж орж ирэхийг аав охин хоёр хараад нийлэн сандарсан байдалтай харагдаж байсан бөгөөд би тэд Лилисийг хаана байгаа хаашаа явсныг нь огт мэдэхгүй шүү хэмээн хэлснээр энд нэг л тийм сэжигтэй байдал байна хэмээх үнэрийг цагдаанарт өгсөн. За яг уу гэрт нь үнэртэж байгаа үнэр нь бол яалтчгүй цогцсны ялзарлын үнэрээ гэдгийг цагдаанаар аль хэдийн олоод анзаарчихсан. Цагдаанарын хувьд Лилисийн гэрээг гэмт хэрэг үйлдэгдсэн газар байж болзошгүй хэмээн дүгнээд хэргийн газрын үзлэгийг эхлүүлснээс гадна аав охин хоёрын утсыг дижитал нотлох баримт хадгалж байх боломжтой хэмээн үзээд хураа авч нэгтгүү шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл яасан гэж Лилисийн охин Янти Рустинигийн утсан дээрээс Лилисийг мөчилж байгаагаас ахуулаад зохицыг нь шатааж байгаа хүртэлх бүхий л үйл явцыг нь харуулсан зургууд маш олноороо олцсон төдийгүй түүний өөрийн 3 настай охин болох Сити Нурхиатигийн амиа алдсан зургууд ч бас гараад ирсэн. Тэгэхээр голын эрэг дагуугаас олцсон хүүхдийн яснууд нь Сити Нурхиатигийн яснууд болж таарсан. Эндээс эмээ зээ охин хоёрыг хэн яах гэж хүнөөсөн юм болоо гэдэг асуулт гарч ирж байгаа байх. Энэ асуултын хариултыг мэдхийн тулд Лилисийн охин Янти Рустинигийн бага наслуу буцхан зүйтэй. Тэрээр 1994 онд Лилис болон Кая нарын том охин болон мэндэлсэн. Доороо 2 дүүтэй. Эднийх дундаж давхаргын байдгал нэг айл. Аав ээж хоёр нь үр хүүхдүүдэд тэжээхийн тулд маш олон цагаар ажиллаж Янти Рустины дүү нараа бараг л ганцаараа өсгөж ирсэн боловч
Ээж нь түүнийг хизээж үнэлж байсангүй. Хүүхэд тэрнээ дүү нараа харж гэрээ цэвэрлэж хоол хийж хажуугаар нь хичээл хийх тийм ч амархан биш шүү дээ. Гэтэл ээж нь түүнийг бусад айлын хүүхдүүдтэй харьцуулж өөлөх дуртай байснаас гадна дүү нарыг нь эрхлүүлж дуртай зүйлийг нь авч өгнө гэхээс биш Янти Рустинид сайн хандна гэж байхгүй. За дээрэс нь өсөж торнох хугацаанд нь түүнийг байнга дүү нартай нь харьцуулж дарамтлагдаг байсан. Яг энэ асуудлаас болоод Янти Рустинигийн хүүхэд нас маш ад жаргалгүй өнгөрсөн бөгөөд хичээлээ хийх орчин нөхцөлгүй байснаас болоод сургуулаа төгсөөд их сургуульд орж сайн сайхан амьдралаар амьдрах нөхцөл боломж түүнд ерөөсөө байгаагүй. Тийм ч учраас арга буюу хүнтэй гэрэлчихсэн. Үнэхээр давчид мар амьдрал. Янти Рустинигийн нөхөр болон хүүхдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй боловч тэрээр хэрэг гарах үед 3 настай Сити охиныхоо хамтаар төрсөн гэртээ амьдарч байсан болж таардаг. Хэдий Янти Рустини насанд хүрээд хүнтэй гэрлээд хүүхэд төрүүлчихсэн боловч ээжийнхээ харс үдрээс бол хизээч цугтаач чадаагүй бөгөөд Лилис охиныхоо хувийн амьдралд оролцох хит дуртай байсан гэх бөгөөд хүүхдээ ингэж өсөг чи л муу ээж болохоор ингэж байгаа юм гэх мэтчлэнгээр байнга сэтгэл санааны дарамтанд оруулсан хэвээрээ байсан. Аав Каягийн хувьд бол эхнэрээсээ 7 насаар ах буюу 60 настай. Тэрээр хүүхдүүдэд төрснөөс ахуулаад өсөх хугацаанд нь огт тоож байгаагүй бөгөөд байгаа хэрнээл байхгүй мэт амьдардаг тийм л хүн. Тэрээр залуу байхасаа л олон цагаар ажилладаг байсан хэрнээ хизээж гэртээ цалингаа авчирдаггүй байсан ба байнга л эхнэрийнхээ цалингаар тэжээлэгдэг нэгэн. Ингээд ч болсонгүй. Кая цалингаа авчирдаггүй хэрнээ байнга үр тавьж гэр бүлээ хүнд байдалд оруулахдаа үнэхээр гарамгай. Лилисийг амиа алдах үедээ л гэхэд орон нутгийн хамгийн харгас мөнгө хүлэгчээс $3,000 тэнцэх хэмжээний мөнгө зээлээд авчихсан байсан. Гэтэ энэ мөнгөө яг яадаг байсан нь одоо хүртэл тодорхойгүй. Мэдээж өөрөө төлж чадахгүй бол Кая амиа алдна. Тийм ч учраас тэрээр эхнэр Лилисээс тусламж гуйж өөртөө байгаа мөнгнөөсөө өгөөч хэмээн гуйсан боловч Лилис огт зөвшөөрөөгүй. Угаасаа зөвшөөрөөч ч хэрэггүй байсан байх. Ийхүү Лилис нэг талд охинтойгоо нөгөө талд нөхөртөөгөө таарахын харилцаатай байсан бөгөөд 2025 оны 4-р сарын дунд үеэс эхлээд байдал улам бүр хурцдаж эхэлсэн төдийгүй аав охин хоёр нууц зөвлөгөөн хийж эхлэх болсон байдаг. Тодорхойлбол Янти Рустини өөрийнх нь бага насыг хулгайлж сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг байсан ээжигээ хизээч уучлах чадахгүй гэдгийг ойлгож өдөр бүр үзен ятгаас заслахаж эхэлсэн бол аав Каян амиа хадгалж үлдэхийн тулд эхнэрийнхээ мөнгийг бас үнэт итлэлийг нь ямар ч аргаар хамаагүй өөрийнхөө гарт оруулж өрөө бүтэн төлж дуусгах шийдвэрийг гаргачихсан. Ингээд тис өөр хоёр зорилгын доор аав охин хоёр нэгдэж Лилисийг хөнөөх төлөвлөгөө боловсруулж эхэлсэн бөгөөд хутаг хайч ос гээд хүний айманд хүрэх боломжтой маш олон зүйлсийг урьдчилан бэлтгэсэн бөгөөд 4-р сарын 21-ний өдрийг сонгосон. Тухайн өдрийн орой Янти Рустини охиноо оронд нь оруулаад урдын адил бүүэлэн унтуулсан бөгөөд нам унтахыг нь харчгаад аав ээж хоёрын унтлахын өрөөнд хурж ирсэн. Энэ үед ээж Лилис нь ч бас унтсан байсан ба аав Каян Лилисийн гарыг хөдөлгөөргүй болтол чангаар барьчихсан байсан ба нэгэнт гар нь хөдлөхгүй учраас аюулгүй хэмээн үтсэн Янти Рустини гинэтгэн л ээжигээ улаан гараараа боомлж эхэлсэн. Яг энэ үед Лилис сэрээд тэднээс ам гуйсан боловч аав охин хоёрт буцах сонирхол байгаагүй учраас боомлсоор байгаад Лилисийг хөнөөж чадсан боловч яагаад ч юм бэ нам унтсан байсан Сити охин сэрчгсэн хаалганы завсраар тэдний хийж байгаа зүйлийг хараад зогсохгүй маш чангаар уйлаж эхэлсэн. Айсан гайхсан аав охин хоёр хэрвээ хүүхэд уйлаад орилоод эхлэвэл хөршүүд ороод ирэх байх хэмээн айж хөөхий 3 настай Сити охиныг барьж аваад мөн л боомлоод хөнөөчихсөн. Үнэхээр аимшигтэй. Аав охин хоёр зогцснуудыг яах талаараа өмнө нь ярилцаагүй байсан бололтой. Дараагийн 2 өдрийн туршид яах тухайгаа ярилцсан боловч зогцсны ялцрал тэднийг хүлээсэнгүй. Халуун орны цаг агаарт 2 өдрийн туршид байсан зогцснууд ялзарч өмхийн үнэртэж эхэлсэн тул Янти Рустини Кая хоёр зогцснуудыг жижиглэн мөчлөөд галт шатааж үгүй хийх гэж оролцсон боловч яач шатаасан зарим яснууд нь шатаж дуусахгүй байсан тул тэд зэлүүд газарт хуан хаяхаар шийдцгээсэн байдаг. Тэд Сити охины ясыг уутанд хийгээд голд хайсан боловч голын ирэг дээр гараад ирчихсэн байсан бол Лилисийн яснуудыг зэлүүд газарт хайсан хэрнээл мөн ил гараад ирчихсэн байлаа. Гэхдээ алуурчид яснууд ил гараад ирсэн гэдгийг мдээгүй байсан учраас өөрсдөө төгс гэмт хэрэг үлдчихлээ хэмээн баярлаж байсан аж.
Яснууд олдох хүртэл их хугацаанд Кая Лилисийн бүхий л эд хөрөнгүүдийг зарж дуусгаад тэр мөнгнүүдээр бүх өрөө дарж дуусгаж чадсан байсан юм. Лилис угаасаа нийгмийн итгэх сайтай хүн байсан учраас 1-2 үзэгдэхгүй байгаад эхлэх үед нь хөршүүд яав охин хоёроос Лилис хайцсан талаар асуусан боловч тэд бид түүнийг хаашаа явсан талаар огт мэдэхгүй шүү хэмээн хэлээд ямар ч өөр хариулт өгөөгүй байдаг. Харамсалтай нь хинч 3 настай бяцхан Сити охины талаар асуугаагүй. Загварлаг хэрний чанартай хувьд сонирхож байгаа бол H&H Boutique-ийг сонгоорой. H&H Boutique-ийн хамт олон өөрсдийнхөө пэйж хуудасаараа дамжуулан бүх бараа бүтээгдэхүүнээ бодит зураг бичлэгээр нь танилцуулдаг бөгөөд хамгийн гоё нь бүх бүтээгдэхүүнүүд нь маш боломжийн үнэтэй. Тийм учраас та маш боломжийн үнээр маш олон төрлийн лүкийг бүрдүүлээд авах боломжтой. Маш олон төрлийн загварын мэдрэмжтэй хүмүүсийн бүгднгийнх нь хэрэгцээг хангах хувцас байгаа учраас та H&H Boutique-ийн пэйж хуудасаар нь заавал нэг удаа зочлоод үзээрэй. Ер нь энэ хэргийг илрүүлэхэд хамгийн гол нотлох баримт болсон зүйл нь Янти Рустиний утсан дээр байсан зургууд байсан бөгөөд хэрвээ энэ зургууд байгаагүй бол тэд хүсч байсныхаа дагуу төгс гэмт хэргийг үйлдчих боломжтой байсан гэдгийг цагдаа нар ч бас хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ Янти Рустини яагаад эдгээр зургуудыг авсан нь ч бас учиртай. Тэрээр эдгээр зургуудаа харж өөрийг нь хүчрхийлэлд амьдруулж ирсэн ээжээсээ өшөө авч чадсан шүү гэдгийг мэдэрч таашаал авч байсан болж таарч байгаа. Яг энэ үйлдэлээс нь болоод олон нийт түүнийг сэтгцийн өөрчлөлттэй байж болцсошгүй юм биш үү хэмээн ярьж эхэлсэн төдийгүй өөрөө ч бас надад сүнс шүглсэн байсан хэмээн ярьж байсан боловч албан ёсны дүгнэлтээр бол Янти Рустини ямар ч сэтгцийн өөрчлөлтгүй. Ийхүү аав охин хоёрын шүүх хурал одоогоор болоогүй байгаа боловч Индонезийн хуулийн дагуу тэд хамгийн дээд талдаа цаазын ял сонсох боломжтой. Ер нь хүүхэд байхад дүүгээ харан гэрээ цэвэрлэнэ гэдэг тийм ч амар ажил биш шүү дээ. Хэрвээ таны хайртай охинтой нь хүүтэй нь дүү нараа маш сайн асарч халамжилдаг бол та тэдэнд урам заавал өгч байгаарай. Энэ удаагийн маань хэргийг хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сувгийн маань дэмжээ, subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.